Намайг Дорж Намжин гэдэг. Би Education USA Mongolia гэдэг Америкийн нэгдсэн улсын одоо засгийн газраас санхүүжилттэй Америкийн дээд боловсролын талаар албан ёсны мэдээлэл зөвлөгөө өгдөг Монголд байгаа ийм хөтөлбөрийн боловсролын зөвлөх хийдэг. Тэгээ өнөөдөр та бүхэнд яг Америкт суралцах 5 алхам буюу Америкт сурахын тулд ер нь Америкч гэлтгүү дэлхийн бусад орн руу явхад ер нь ямар үе шатуудыг давдаг, ямар алхмууд байдаг вэ гэдэг талаараас товчхон мэдээлэл өгье. За Америк руу сурахад ерөнхийдөө нэг ийм 5 алхам байгаа. За нэгдүгээр алхам бол өөрийн боломжийг судлах буюу хамгийн ихний алхам яг ямар сургуульд сурах вэ? Та хэд одоо Америк руу явах гэж байгаа бол Америкийн 4000 гаруй магадлалын идэвхжлэгцээ ихтэй сургуулиуд байгаа. Энэ сургуулиуд дундаас яг аль сургуульд нь явах вэ гэдгийг яг өөрт надад яг ямар коллеж их сургуулинд тохирох юм бэ гэдгийг хайж олдог юм алхам байгаа. Хоёрдугаар алхам ер нь би сурлаа гэж бодоход ямар зардал гарах юм бэ гэдэг талаараас мэдээллүүдийг мэдж явах хэрэгтэй алхам байгаа. За 3 дугаар алхам буюу хамгийн чухал алхам тухайн сургууль руугаа өргөдлийн маягт бүглөөд өргөдөл хийлгээнэ. За энэ ямар процесстэй яадаг алхам одоо байдаг вэ гэдэг талаар бас товчхон мэдээлэл өгнө. 4-р алхам бол оюутны виз мэдүүлэх. За Америк руу явлаа гэж бодоход сургуульдаа тэнцсэний дараа яг ямар алхмууд болдог вэ? Визэнд яаж материал өгдөг вэ гэдэг талаар бас товчхон мэдээлэл өгнө. Америкт суралцах 5 алхмын хамгийн сүүлийн 5 дахь алхам бол яг явхаас өмнө, нисхээсээ өмнө юу мэдж явах хэрэгтэй юм бэ гэдэг талаар бас мэдээллийг багтаасан юм цогц зөвлөгөө байгаа. Тэгээ энэ дээр ер нь ихэвчлэн одоо та хэдэд маань хэрэгтэй гэж үзээд эхний 3 алхам дээр би илүү төвлөрөөд та хэдэд мэдээлэл өгөө явчих. Өнгөрсөн жил над дээр нэг охин ирээд би Америк явмаар байна та надад зөвлөгөө өгөөч гэсэн. Тэр охин хэл сайн биш. Мөн одоо ямар ч тийм Америк явах талаар мэдээлэл байгаагүй. Тэгээ тэр охиноос би хамгийн эхлээд ямар асуулт асуусан бэ гэхээр чи тэгээ Америкийн ямар сургуульд явмаар байгаа юм бэ гэж асуусан. Тэгсэн чинь тэр охин ямар ч сургууль байсан яах вэ гэдэг байхгүй. Тэгэхээр би яг та хэдэд харагдж байгаа энэ мэдээллийг үзүүлсэн. Америкт all women буюу зөвхөн охтуудын коллеж гэж байна. All men буюу зөвхөн эрэгтэйчүүд одоо зориулсан сургууль гэж байна. За мөн холимог хүүсийн буюу co-ed яг та хэдтэй адилхан эрэгтэй эмэгтэйчүүд нь холилдоод сурдаг ийм их сургууль байгаа. Америкт ер нь боловсрол эзэмших гэж бодож байгаа бол Америкийн дээд боловсролын системийг эхлээд ойлгох хэрэгтэй. Америкт ерөнхийдөө 3 төрлийн ихтэй сургууль, коллежууд байдгаа гэж ойлгож байна. Ялангуяа бакалаврын төвшөнд дийлэнх нь бакалаврын байх шиг байна. Бакалаврын төвшөнд бол та хэд энэ 3 төрлөөс аль нэгэн рүү сонгоод явна гэж ойлгож байна. Мэдээж хамгийн ихнийх нь community college 2 дээр нэмэх нь 2 гэдэг хөтөлбөрөөр хэрэгждэг. Ер нь Монголоос гэлтгүү дэлхийн эргэн тойрноос community college-д маш олон оюутнууд өргөдөл гаргаж community college-д суралцдаг. Яагаад гэвэл Америкта хамгийн хямдхан байдлаар боловсрол эзэмших боломжийг олгодог. Тэгээд community college яадаг вэ гэхээр эхний 2 жилээ сураад community college-д төгсөөд associate гэдэг зэрэг авдаг. За ингээд эннийхээ дараагаар OPT буюу дадлагаа хийчээд за үргэлжлүүлээд сүүлийн 2 жилээ томоохон ихтэй сургууль руу шилжих боломжийг олгодог. Ингээд тухайн сургуультай 2 жил сураад тухайн сургуулийнхаа 4 жилийн бакалаврын дипломтой төгсдөг ийм гоё хөтөлбөр байдаг. За Liberal Arts College байгаа. Liberal Arts боловсрол бас ямар боломжийг олгодог вэ гэхээр одоо та хэдийн дунд зарим нь магадгүй мэрэгчлээ сонгох дээр нэлээд эргэлзэж болно шүү дээ. Тэгвэл Liberal Arts боловсрол та хэд мэрэгчлээ сонгоогүй ч байж болно. Гэхдээ Liberal Arts College-д ороод та хэд дуртай хичээлүүдээ аваад үз. Сонирхож байгаа мэрэгжлийнхаа дуртай хичээлүүдийг аваад үз. За ингээд үргэлжлүүлээд сүүлийн 2 жилээ тухайн мэрэгчлэрээ за би энэ одоо инженер гэж бодож исэн бол инженерийнхаа, багш гэж бодож исэн бол багшийнхаа холбогдлолтой хичээлүүдийг авч явж байгаа. Сүүлийн 2 жилээ за би инженер л болох юм байна гэвэл тэрвэрээ одоо илүү гүнзгийрүүлээд сураад төгсдөг ийм гоё боломжийг олгодог. За university болон коллежууд ер нь бакалаврын төвшөнд бол монголчууд нөгөө коллеж гэж харахаар арай нэг өөр ойлголт Монголд бол яваад байдаг. Америкт бол зарим коллеж нэршилтэй одоо ихтэй сургуулиуд бол university-гээс ч илүү одоо сайн чанартай програмуудтай юм тохиолдол байдаг. Тийм учраас энэ хоёрын хооронд бакалаврын төвшөнд бол нэг тийм төдийлөн ялгаа байхгүй. Харин магистр, PhD ч юм уу докторийн зэрэгээ хамгаалаад явхад одоо илүү өргөн боломжтой university 4 жилийн university бол олгодог. Тийм учраас та хэд маань би яг ямар сургуульд явах гэж байгаа вэ гэдгийг маш сайн судлах хэрэгтэй. Ямар хөтөлбөрөөр алдартай юм, ямар хөтөлбөр нь илүү энэ сургуулийн чанартай юм гэдгийг илүү сайн одоо үнэлж дүгнж харах хэрэгтэй гэсэн үг. Тэгээд
college, community college, liberal arts college эсвэл 4 жилийн ихтэй сургууль гэсэн ийм сонголтуудаас та хэд маань сонгоод явах боломжтой гэсэн үг. За мэдээж хамгийн ихний алхам бол олон улсын оюутан ч гэлтгүй одоо Монголын оюутнуудын хамгийн их асуудаг асуулт бол энэ сургууль чинь гадаад оюутнуудад тэтгэлэг өгдөг юм уу гэдгийг хамгийн их хэлж судалж үздэг. Тэгээд Америкийн нэгдсэн улсын одоо төрийн департамент буюу засгийн газраас ямар нэгэн ранк, албан ёсны ранк бол гаргаагүй. Ранкийг ямар байгууллагууд гаргаж байгаа нэхэр хувийн судалгааны ийм байгууллагууд гаргаж байгаа. Бидний зүгээс юу санал болгодгоо гэхээр Америкт одоо 40000 гаруй магадлалын итгэмжлэгдсэн ихтэй сургуулиудад та хэдэд яг аль нь тохирох юм бэ? Тэрийгээ судалж үзээд тийшээ яваа л гэдэг ийм зөвлөгөө өгдөг. Энэ дундаа мэдээж та хэд маань одоо тэтгэлэг өгч гинүү гэдгийг сайн Монгол оюутнууд бол ихэвчлэн хамгийн түгээмэл асуудаг нь тэтгэлэг өгч гинүү? За хичээлийн хажуугаар оюутны отгонд ажил хийхийг дэмжиж гинүү? Спорт хичээлээс гадуурх үйл ажиллагаанууд нь хэр байна? Монгол оюутнуудад ер нь гадаад оюутнуудад, олон улсын оюутнуудад ер нь хэр ээлтэй сургууль вэ гэдэг талаар нь бас мэдээллүүдийг авдаг. За тэгээд мэдээж Америкийн хэд хэдэн томоохон платформуд байдаг. Та хэд юм баг зарим нь мэдэх бах. Хамгийн эхлээд сургуулаа ингээд бакалаврын төвшөнд хайгаад хялбархан сургуулаа сонгоход зориулсан хэд хэдэн платформуд байдаг. Ер нь Монгол жилтгүү дэлхийн иргэн тойронд байгаа өсвөр насны хүүхдүүд энэ платформыг ашиглаад бас сургуулаа маш хялбарханаар сонгоод олж байгаа юм тохиолдлууд байгаа. Энэ бол collegeboards.org гэж вебсайтаар ороод big feature гэдэг хэсэгтэр нь college search гэдэг. Тэгээ энэ дээр ямар боломжууд байдаг вэ гэхээр та хэд маань өөрсдийнхөө сонирхсон одоо мэрэгжил, мууж, одоо юу гэдгийг сургууль, хотод юм уу, хөдөө юм уу, эсвэл одоо том сургуульд явмаар байна уу, жижиг сургуульд явмаар байна уу мэдээллүүдэд оруулахаар энэ платформ автоматар та хэдэд хайлт хийгээ өгчдөг. Нөгөө 40000 коллежоос чинь 2000 үлдээд мэдээлэлд оруулах тусам илүү наривчлаад та хэдэдийг тохирсон коллежууд нь үлдээд явчихдаг гэсэн. За энэний дараа мэдээж магадлалын итгэмжлэлийг заавал шалгах хэрэгтэй. Ер нь Америкч гэлтгүү дэлхийн бусад орн руу явахдаа заавал тухайн сургуулийнх нь магадлалын итгэмжлэлийг шалгаж авах хэрэгтэй. Хэрвээ та хэд маань магадлалын итгэмжлэгтэйг сургуульд ороод 2 жил сурцсан, 3 жил сурцсан байж ивэл тэр сургууль чинь хаагдчихвал яах вэ гэдэг эрсдлүүд байна. Тэгэхээр аль талаас нь маш тийм цензуртэйгээр хандаж сургуулаа сонгож чадах хэрэгтэй. Тэгээ би өнгөрсөн 3 жилийн турш Education USA Mongolia-гийн боловсролын зөвлөхөөр ажиллаж байгаа. Энэ хугацаанд маш олон одоо бэкграундтай, маш олон одоо бакалавр, магистр, докторийн зэрэгт горилох гэж байгаа хүмүүс зөвлөгөө өгсөн. Энэ хугацаанд хэн яг Америк руу амжилттайгаар материалаа илгээж явж чадчихвэн вэ гэдгийг ингээ анализ хийгээд үзэхээр нэгдүгээр алхам буюу сургуулаа маш сайн судалж ийж хайгаад за би энэ сургуулиуд руу материалаа явуулъя гэж сонгож чадсан хүмүүс нь Америк руу амжилттайгаар материалаа илгээгээд тэнцээд тэтгэлэг авч байгаа юм тохиолдлууд байгаа. Тийм учраас та хэд маань сургуулаа сонголтын дээр бас нэлээд анхаарал магадлалын итгэмжлэлийг заавал шалгах хэрэгтэй. Ингээд Council for Higher Education Accreditation гэдэг Америкийн одоо дээд боловсролын магадлалын итгэмжлэлийн зөвлөл байдаг. Энэ вебсайтаар н ороод та хэд маань бас магадлалын итгэмжлэлийг шалгахчиж болно. За хоёрдугаар алхам суралцах зардлаа төсөвлөх. За энэ дээр бас та хэд маань ерөнхийдөө бол мэдээлэлтэй байгаа хаа гэж бодож байна. За суралцах зардлаа төсөвлөхөөр юу анхаарах хэрэгтэй бэ гэхээр за энэ гацаад байгаа юм байна. Тэгэхээр би шууд үргэлжлүүлээ яриа явчих. Мэдээж та хэдэд яг явахын өмнө болон явсны дараа гэсэн хоёр зардал гарна. За яг одооноос эхлээд Америк руу явъя гэж зорж байгаа бол та хэд маань хамгийн эхлээд нөгөө стандарт шалгалтуудаа өгөх шаардлага гарна. Эдний одоо төлбөрийн шаардлагатай болно. TOEFL, IBT юм уу, IELTS мөн одоо SAT буюу монголчуудын ярьж хэвснээр бол Америкийн нэгдсэн улсын ерөнхий шалгалт. Яг одоо high school-д сурж байгаа, ахлах сургуульд сурж байгаа хүүхдүүдийн тухайд хамгийн одоо боломжтой үе дээр амьдрал одоо Америкт материалаа илгээх гэж байна. Яагаад гэвэл яг та хэдээс өмнөх одоо 2-3 жилийн өмнө ковидоос өмнө SAT 1, SAT 2, SAT subject, SAT reasoning гэдэг тестүүд авдаг байсан. Тийм байсан бол одоо ковидоос болоод ковидоос хойш SAT reasoning гэх ганцхан SAT шалгалт авдаг болсон. Тэрнийх нь бүр нэг бүрэлдэхүүн буюу эсэнийх нь хэсэг optional болсон байна. Тэгэхээр та хэд бас харьцангуй боломжийн ийм тестүүдийг одоо боломжтой болсон гэсэн. Мөн ковидоос болоод зарим сургуулиуд тест policy-го optional буюу та хэд тест өгч ч болно, тестийг оноогүй байж ч болно гэдэг ийм шаардлагуудыг оруулсан байна. Тэгэхээр та хэд маань одоо хэрвээ тестийн оноогоо илгээмээргүй байгаа бол тухайн сургуулаа
бас анханасаа судлахтаа бас нэлээд сайн судлах нь гэсэн үг. За дараагийн яг очсны дараа ямар зардлууд гарах вэ гэхээр мэдээж сургуулийн төлбөр, одоо хураамж, за мөн одоо байр, хоол, ном сурах бичиг. Номон дээр бол Монголоос явж байгаа ихэнх сурагчид төсвөө нэлээд оруулаагүй байдаг. Тэгэхээр энийг бас төсөвлөөд явсан дээр мөн нийтийн тээвэр унаа, эрүүл мэндийн даатгал гэх мэтчлийн юм зардлууд орно. Бусд гэдэг нь одоо бусд та хэдийн өөрсдийнх нь ашиглах ийм боломжтой ийм зардлууд орно гэсэн үг. За мэдээж сургалтын одоо төлбөрт одоо сургалтаа төлбөрөө санхүүжүүлэхэд ямар боломжууд байдаг вэ гэхээр мэдээж хамгийн эхлээд тэтгэлэг байгаа. Ихэнх ихтэй сургуулиуд өөрсдийн гэсэн тэтгэлгийг санал болгодог. Өрсөлдөөн өндөртэй болох тусмаа 100% тэтгэлэг санал болгож байгаа. Тэгэхээр та хэд маань одоо яг ямар сургууль руу 100% тэтгэлэгтэй сургуульд явуулах юм уу? Эсвэл надад нэг 70% тэтгэлэг шаардлагатай байгаа юм уу? Гэх мэтчлийн ингээ мэдээллүүдэд та хэд маань цуглуулж агаад их анханасаа 100%, 70% тэтгэлэг өгдөг сургуулиуд руу материалаа илгээх хэрэгтэй гэсэн үг. За дараагийнх нь assistant chief, багшийн туслах, судалгааны туслах. Миний харж исэн хамгийн одоо хялбархан хийж исэн судалгааны туслах бол нэг сургууль дээр одоо Монголын эзэнт гүрний түүхийн талаар тийм судалгааны департаменттэй газар байсан. Тэгээ тэрэн дээр нь Монгол оюутан яг нөгөө түүхийн профессорт нь яг Монголын эзэнт гүрэн, Монголын нөөц төвчөөний талаар одоо ингэж судалгаан дээр нь туслаад ажиллаж исэн. Тэр бол маш хялбархан юм судалгааны туслах хийх ажил байсан. Гэх мэтчлэн Америкт бол маш олон ийм сургуулиудын лабораториудад ажиллах юм боломжууд байдаг. Одоо энэ гадаа ирсэн байгаа их сургуулиуд донд бас Stony Brook гэдэг Америкийн сургууль байгаа. Би яг сарын өмнө Stony Brook-ийн Нью-Йоркийн Long Island дээр байрладаг сургууль дээр өөрөө очиод зочлоод ирсэн. За тэрэн дээр бол тухайн сургууль нь өөрөө эмнэлэгтэй, том одоо marine science гэж чинь одоо бүр том тийм департамент болсон. Тэрэн дээрээ судалгаанууд явуулдаг, биологийн департаментуудтай, тэрэн дээрээ том лабораториудтай ийм байсан. Тэгэхээр та хэд маань илүү дэлгэрэнгүй мэдээллийг тэднээс одоо өөрсдөөс нь очиод аваарай. За тэгээд мэдээж Америкт очих юм бол 7 хоногтой 20 цаг хүртэлх оюутны отгонд нь ажиллах ийм эрхийг өгдөг. Тэгэхээр 7 хоногтой 20 цаг хүртэлх ажиллах энэ эрхэндээ хүмүүс маань ажиллаад бас байр, одоо хоол, унааныхаа зардлыг ч юм ингээд coverлоо явж байгаа тохиолдлууд байгаа. За мөн Америкийн ихтэй сургуулиуд оюутны зээлийг олон улсын оюутнуудад олгодог. Тэгээд томоохон ихтэй сургуулиудаас оюутны зээлд нь маш олон оюутнуудыг хамруулад Монголоос ч гэсэн маш олон оюутнууд оюутны зээлд хамрагдаад томоохон ихтэй сургуулиудад сурч төгсөөд төгснөөхөө дараагаар тодорхой графикийн дагуу буцаага төлдөг ийм гэрээ байгуулад ингээ явж байгаа юм тохиолдлууд маш олон байдаг. Тэгэхээр та хэд маань ер нь ийм боломжууд дундаас бас алийг ашиглаж болох вэ гэдгийг анханасаа сургуулаа сонгохдоо тухайн сургуультайгаа бас ярилцаж ингэж одоо судалгаагаа явуулах хэрэгтэй гэсэн үг. Тэгээд хүмүүсийн хамгийн их тавьдаг асуулт ер нь би ингээд сургууль руу материалаа илгээхдээ албан ёсоор энэ тэтгэлэгт нь хамрагдах хүсэлтэд хамт илгээчихэж байгаа гэсэн үг юм уу? Эсвэл тэтгэлгийн тусдаа юм уу гэж асуудаг. Ер нь бол тэтгэлэг, элсэлт гэдэг хоёр зүйлийг тусдан салгаа ойлгочвол зүгээр. Элсэлт нь яадаг вэ гэхээр элсэд та хэд маань тухайн сургуультай одоо сурагч нь болох эрхээ авчиж байгаа гэсэн үг. Нөгөө талаараа тэтгэлэг маань тусдаа одоо ингээд материалаа бүрдүүлээд тэтгэлэгт материалаа илгээж байгаа юм тохиолдлууд байдаг. Тэгээд тэтгэлгийг дотор нь актив болон пассивгүй хоёр ангилчихж байгаа. За нэг нь яадаггүй гэхээр пассив нь яадаггүй гэхээр та хэд анханасаа материалаа тухайн сургуультай өргөдөл гаргахдаа би энэ материалаа танай сургуулийн тэтгэлэгт хамт илгээж байгаа шүү гэсэн мэдээлэл өгчдөг. Энэ тохиолдолд та хэд нэг сумаар хоёр туулаа буудах буюу нөгөө одоо тэтгэлэгт нь ч одоо тухайн сургуульдаач зэрэг өргөдөл гаргачихж байгаа гэсэн. Бусад тохиолдолд бол өөр тэтгэлгүүдэд материалаа өгөөд ингээд тэтгэлгээ цуглуулах юм боломж байдаг шүү. За дараагийнх нь өргөдлийн маягт бүглэх хэсэг байгаа. Өргөдлийн маягт дээр өргөдлийн маягтын пакэж буюу одоо ийм материалуудыг ерөнхийдөө шаарддаг. Тэгээд зөвхөн Америкч гэлтгүү дэлхийн одоо бусад орнууд ч гэсэн ерөнхийдөө нийтлэг шалгууруудтай байдаг. Хамгийн эхлээд өргөдлийн маягтай бүглэн дараа нь одоо дүнгийн хуулбар буюу транскриптүүдээ илгээчин. За тэгээ стандарт шалгалтын оноо TOEFL IBT юм уу эсвэл IELTS. Тэгээ SAT. За магистрийн төвшөнд бол GMAT юм уу GR. GMAT нь илүү бизнес талаар сурах гэж байгаа хүмүүс, GR-ын илүү одоо science тал руугаа сурах гэж байгаа, бусад чиглэлээр сурах гэж байгаа хүмүүс маань GR-ыг өгөө явчихдаг. За мөн зорилго тодорхойлсон эсээнүүд байгаа. Эсэ бичнэ гэдэг бол маш тийм чухал процессуудын нэг нь байдаг. Тэгээд admission эсэний талаар бас маш олон ийм дэлгэрэнгүй мэдээллүүд онлайнд бас байж гин.
мөн ихтэй сургуулийнхан ч гэсэн маш одоо олон вебинаруудыг Education USA Mongolia-тай ялангуяа Америкийн ихтэй сургуулиуд хамтран зохион байгуулж байгаа. Тэгэхээр та хэд маань Education USA Mongolia-гийн веб хуудсыг дагаад за Монголд байгаа энэ албан ёсны Америкийн дээд боловсролын талаарх мэдээллүүдийг хүлээж авч болно. За мөн тодорхойлох загтал recommendation letter-ууд байгаа. Тодорхойлох загтлуудаа одоо аль болох өөрийгөө олон талаас нь тухайн сургуулиудад харуулах талаас нь цуглуулах хэрэгтэй гэсэн. Сүүлд би одоо Америкийн нэгдсэн улсын Пенсильвания мужид байдаг Ланкастер хотод байрладаг Franklin Marshall-ийн Liberal Arts College дээр бас очилсон. За энэ үеэр тэр хүмүүс нь бас ямар хүүхдүүдийн материал нь шалгараад ямар хүүхдүүдийн материал нь шалгарахгүй байна вэ гэдэг case study үзүүлж ирсэн. Тэгж яхад одоо нэг маш мундаг одоо бүжгэлдэг олон улсын оюутны одоо оюутан байгаа байхгүй. Тэгээд тэр оюутан маань бүгдэн дээр одоо recommendation letter-үүдээ эсэн дээрээ бүгдээрээ л яг тэр бүжгийнхаа талаар бичсэн. Тэр охин өөрийгөө бусад талаас нь харуулахын боломж олгоогүй. Тийм учраас тэнцээгүй гэдэг ийм хариу өгчээсэн. Тийм учраас та хэд одоо энэ бүх бүрэлдэхүүнүүдэд яг өөрсдийнх нь одоо ач холбогдлын дагуу өөрийгөө үзүүлэх боломж гэж олгоод ашиглах хэрэгтэй шүү. За мэдээж сургуулийн маягт за хичээлээс гадуурх үйл ажиллагаа гэсэн ийм материалуудыг бүрдүүлээд илгээдгээ. Тэгээд ерөнхийдөө товчхонд нь би ийм мэдээллүүдийг өгчий. Тэгээд та хэд маань бас College Board цэг оргоос гадна Common Application-аар дамжуулаад маш олон сургууль руу материал илгээх гэж байгаа бол бүгд нь л одоо ганцхан аппликейшны өргөдлийн материал бүрдүүлээд захимаар илгээх юм боломж байдаг. Common App-ыг судлаад үзээрэй. Тэгээд энэ түрээд би яриагаа өндөрлөе. Тэгээд та хэд маань бас илүү дэлгэрүүлээд ганцаарчилсан болон бүлэг зөвлөгөөнүүдийг захимаар болон бичлэн авах хүсэлтэй бол манай Education USA Mongolia-тай цаг товлоод үн төлбөргүйгээр илүү дэлгэрэнгүй ганцаарчилсан зөвлөгөөнүүдийг авах боломжтой шүү. Ингээд та хэдтэй бүгдэнд нь амжилт хүсье. Мөрөөдлөө гадагшаа сурж дэлхийн одоо топ боловсрол эзэмшнэ гэдэг тэр мөрөөдлөө хизээ нэгэн цагт биелүүлэх өдрөө ирэх байхад ихт найдаж чинь. Тэгээ бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээд энэ түрээд миний яриа өндөрлөж байна.